За тэгэхээр Монгол Улсын үндсэн хуульд бол засгийн эрх бол гагцхүү ард түмний эрх мэдэлд байна гэж заасан байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо энэ засгийн эрх ард түмний гарт байх одоо энэ одоо хуулиар баталгаажсан зүйлийг яг өнөөдөр хүртэл ард түмний гарт байж чадсан уу гэдэг асуудлаас эргэлзээтэй. Энэ мандатыг өгч байгаа энэ хүмүүс тэр мандатаа буцааж авах эрхтэй байх ёстой гэсэн үүднээс өөрөөр хэлбэл бүх ард түмэнд энэ засгийн эрх байгаа бол энэ засагт одоо томилж төр засагтаа томилж өөрсдийнхөө төлөөлөл болгож сонгосон хүмүүс нь өөрсдийнх нь эрх ашигын төлөө тийм үү ажиллаж чадахгүй байна гэж үзэх юм бол мөн эргүүлэн татах үндслэл нь эрх нь гагцхүү ард түмэнд байх ёстой гэсэн ийм үндслэлээр энэ хуулийн төсөл бол боловсруулагдсан байгаа. За энэ хууль батлагдсанаар нэгдүгээрт одоо жишээлбэл юу гэдгийг заавал улсын хурлын гишүүнийг ёс зүйтэй бай гэж тулгын шаардлагаас илүүтэй энэ хууль өөрөө одоо батлагдах юм бол энэ өөрөө хүссэн үсээгүй хариуцлага ёс зүй бүх зүйлийг нэмэгдүүлээд явах ийм одоо хүчтэй гэж би бол харж байна. За хуульд улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах зүйл заалтууд байна уу гэвэл байна. Гэхдээ энэ хэрэгжээгүй байна За мөн дээр нь энэ хизээ хаана хэрэгжих вэ гэдг нь тодорхойгүй байна. Юугаар үндэслэж татагдах вэ гэдг нь тодорхойгүй байна. Тэгэхээр энэ хуулийн төсөл бол яг энийг тодорхой зааж өгснөөрөө маш давуу талтай. Нөгөө төгөөр ард түмний хувьд нэг ийм эргэлзээ байдаг. Улсын хурлын гишүүн болчхоор хуулийн хүрээнд ч гэсэн одоо хууль зөрчсөн ийм зүйл нь одоо тодорхой болцсон байгаа мөртлөө ард түмэнд тэр хүнийг татах боломж байхгүй. Хууль нь өөрөө улсын хурлын бүрэн эрх гэдэг одоо халдашгүй байдал гэдэг зүйлээр хамгаалагдсан байна гэж харж. Гэтэл энэ бол үнэндээ гэмт хэрэг хийсэн ч бай, эдэн шатны шүүх хурлаар тогтоогдсон ч бай энэ дуул нь бол заасан байгаа шүү дээ. Гэтэл энийг хизээ хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа учраас энийг тодорхой зааж өгөх юм бол ийм байгаа учраас хуулийн энэ заалтыг зөрчсөн учраас энэ хүнийг эргүүлэн татах үндслэл нь тодорхой болсон байна гэд ард түмний саналаар ингэж эргүүлж татдаг байх. За мөн түүнчлэн энэ одоо ерөөсө хууль гэдэг чинь өөрөө нэг талаараа харахаар хуулийн цорхоо нөгөө талаараа улсын хурлын гишүүдийг хамгаалаад байгаа юм шиг. Зөв буруу хамаагүй хамгаалаад байгаа юм шиг ийм байдлыг бас одоо маш тодорхой болгох ийм одоо хүчин зүйл болох болов уу гэж бодож байна.